Дараагийн бичлэгтээ тавтай морил. За өнөөдрийн ярих сэдэв маань болохоор шалтгаан болон үр дагаврын хууль. Энэ хуулийг мэдснээр аз жаргалтай амьдралыг өөртөө бүтээж тарьж чадна гэсэн ийм сэдэв байгаа. Бидний амьдралд хоёр төрлийн амьдрал байдаг гэж ингэж үздэг юм байна л да. За тэгээ нэг нь болохоор аз жаргалтай, хөгжилтөө илүү хөнгөн амьдралыг хэлж байгаа юм байна. Нөгөө тал нь болохоор аз жаргалгүй, зовлонтой, хүнд хэцүү цурай гэж хэлж байгаа юм л да. Тийм амьдралыг хэлж байгаа юм байна. Бид нар ер нь ярьдаг те амьдрал сайн муу, сайхан муухай бүх зүйл жаргал зовлон ээлжилсээр байдаг гэд ингээд ярьдаг ч гэсэн дийлэнхтэй тэр бүх зүйлийг хүн өөрөө бүтээдэг юм а гэж ингэж бичсэн байгаа байхгүй. Амьдрал дээр маш олон сайн муу, сорилт, сонголт, зөндөө олон давхад хэцүү зүйл гарч ирнэ, янз бүрийн зүйлтэй нүүр тулна гэл ингээл байдаг. Тиймдээ ч юусоо амьдрал баялаг гэдэг юм болов гэж бодож илаа. Аз жаргалтай амьдрмаар байна уу? Эсвэл сэтгэл дундуур аз жаргалгүй амьдрмаар байна уу гэд ингээд асуух юм бол юу гэж хариулах вэ? Гэд ингээд асуулт байгаа юм л да. Тэнгүүд би жоох ингээд бодож байгаа байхгүй яагаад ийм асуулт байгаа юм бол гэж. Та нар болохоор ийм асуулт байвал юу гэж бодогдож байна? Хүн угаасаа мэдээж сайхан л амьдрий гэж ингэж бодож хариулна шүү дээ, тий. Гэхдээ хүмүүсийн нэг алдаа юу байдгүй гэхээр бодсон мөртлөө яагаад ингэж сайхан амьдрч чаддгүй вэ гэхээр сонголтоо өөртөө хийдэг учраас тэнд ингээд сонголтын алдаа гардаг юм байна л да. Тэгэхээр хүн хувь тавилангийнхаа ихэнхийг нь ердөөсөө дандаа сонголтын дээр ингэж тулгуурлаж бий болгож явдаг гэж бичсэн байгаа. Гой сайхан амьдрахыг хүсэж штий гэсэн мөртлөө гой сайхан амьдрахгүй тэр сонголтуудыг хийгээд өдөр тутмын амьдралдаа яваад идэг. Томоос ахуулаад жижиг сонголтууд гэдэг амьдралын бүхэл зүйлүүд дэр гэсэн үг шүү дээ, тий. Тэгээ энд нэг маш гоё үг байсан. Юу вэ гэхээр та үнэхээр жаргалтай амьдрмаар байна гэх юм бол жаргалтай л амьдрах тэр сонголтоо хийх боломжтой юм цаг үе гэж. Яагаад тэгэхээр дийлэнх ярьж байгаа зүйл дээр хүн өөрөө амьдралаа бүтээдэг гэж ингэж бүтээх боломжтой гэж ингэж маш их бичдэг болсон шүү дээ. Тийм болохоор бид нараас өөрсдийнхөө хүслээр амьдралаа бий болгоод бүтээгээд амьдраад явах боломжтой гэсэн юм зүйл байгаа юм л да. Энд нэг чухал зүйл бас яригдж байгаа. Амьдралаа зөв бодож сонгож амьдрч чаддаг хүн нэг тодорхой нөхцөлийг бол хангаж чадсан хүн байдаг гэж. Буруу сонгож бодно гэхээр хүчээр ч юм уу те ямар нэгэн зүгээр өөрийнхөө эрх ашигын төлөө ч юм уу муу атгах санаагаар ч юм уу эсвэл зөвхөн өөрийнхөө амийг бодсон тийм үйлдэлүүдийг хийснээр ч юм уу ингээд сайхан амьдралынхаа тэр боломжуудыг дандаа хааж явж идэг гэж ингэж хэлж байгаа. Ямар тодорхой нөхцөл юм бэ гэхээр өнөөдрийн сэдэв болох шалтгаан болон үр дагаврын хуулийг мэддэг байх хэрэгтэй гэж байгаа юм л да. Шалтгаан болон үр дагавар хоёр нь нэг төрөл зүйл болж таарж байгаа байхгүй юу? Маш энгийн энэ хуулийг ойлгочих юм бол аз жаргалтай амьдралаа өөрөө сонгож чаднаа л гэсэн юм үг болж таарж байгаа. Жишээ нь цэцгэний үр бид нар газарт тарих юм бол тэндээс газраас гоё цэцгэл ургаж гарч ирнэ шүү дээ, тий. Төмс ч юм уу юу гэдэм байцаа ч юм уу шал өөр юм ургаж гарч ирэхгүй шүү дээ, тий. Яг үүнтэй адилхан хүн амьдралдаа эерэг нэмэх сайн сайхан зүйлийг таривал сайн сайхан үйл явдлууд л амьдралд гарч ирсээр байна. Сөрөг хасах болохгүй зүйлийг таривал сөрөг болж бүтэхгүй асуудал ч юм уу янз бүрийн тийм үйл явдлууд л үр дагавар нь болж гарч ирдэг гэсэн энэ хуулийг л хэлээд байгаа юм байна л да. Юу тарин түүнийг хураана гэдэг хууль амьдралд маш их үйлчилдэг гэдгийг тодтогч бичсэн байгаа. Нэмэх эерэг үр тариа гэхээр яг юу ордог юм бэ гэхээр эерэг байдал, талархал, инээмсэглэл гурав орж байгаа байхгүй юу? Үр дүн нь аз жаргал, эрүүл мэнд, амжилт, хүн хоорондын сайхан харилцаа бий болж ирнэ гэж үздэг юм байна. За тэгээд сөрөг хасах үр тариа гэхээр ямар ч илэрхийлэмжгүй тийм инээмсэглэлгүй царай, за ээлдэг бус байдал, талархах сэтгэлгүй байхаар үр дагавар нь азгүйдэл, асуудал, өвчин гэл ерөөсө дандаа болж бүтэхгүй муу мухай зүйл бий болдгоо гэсэн байгаа. За тэгээ энэ дээр ээлдэг зам байдлын тухай бас хүмүүс маш буруу зүрөө ойлгодог болохоор тайлбарлсан байсан. За тэгээд юу гэж тайлбарлсан байсан бэ гэхээр гаднаа хүлцэнгүү ер нь ихэнх хүмүүс өөрийгөө ээлдэг, зөөлөн гэж ингэж үздэг юм байна л да. Ер нь бол өөрийгөө тийм нэг би ээлдэг биш гэж боддог хүн маш ховор. Гэхдээ яг чин сэтгэлээсээ үннээсээ ээлдэг хүн бүр ховор гэж байгаа байхгүй юу. Тэгээд гаднаа яг ингээ хүлцэнгүү, наамгүй, чимээгүй, ээлдэг харагдахыг юусоо хэлэхгүй юм аа. Тэгж харагддаг мөртлөөсөө
далд манипулятор хийдэг хүмүүс зөндөө байдаг гэсэн байгаа байхгүй юу. Тэгээд яг хохирогчийн дүр эсгэж чимээгүй ингээ хүнийг дарамталдаг, хяндаг, барьцаалдаг, янз бүрийн тийм үйлдэл гаргадаг зам бол илдэг зангийн тэр нь одоо халахвч гэж байгаа юм л да. Ердөөсөө зүгээр л баг буюу бусдыг өөрийн иргэшилд оруулах тактик болгож ашигладаг ийм зүйл байдаг гинэ. Тэгээд энэ илдэг гэдэг халахвч зүгээд одоо баг зүгээд ингээд цаана илдэг биш хүмүүс яадгүй гэхээр бусдын өрөвч сэтгэл гин буруутай мэдрэмжэн дээр маш их тоглолт хийдэг хүмүүс гэж байгаа байхгүй. За тэгвэл эсэргээрээ яг ямар зан жинхэнэ илдэг зан гэх юм бэ гэд ингээд хэлж байгаа байхгүй юу. Бусдыг сонсдог, шийдвэрийг нь хүндэлдэг, өөрийнхөө үзэл бодлыг тулгадаггүй, бусдад дарамт учруулдаггүй, өөрийнхөө эрх ашигыг бодож бусдыг хохироодаггүй, ер нь маш дотоод сэтгэлийн хүчтэй хүнийг л илдэг хүн гэж хэлдэг юм аа гэж ингэж бичсэн байгаа. Илдэг гэдэг тэр хүмүүс яг одоо ийм байж чаддгүй тохиолдол маш их байдаг учраас нөгөө хүний дотор гадна хоёр зөрчилдөөд тэгээ амьдрал дээрээ нөгөө жинхэнэ доторх хүнийхээ үрээр амьдралынхаа үр дагаврыг ингээд бий болгоод яваад идэг гэсэн ийм уялдаа холбоо гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол маш бодууштай хэсэг санагдсан. За тэгээ эндээс нэмэх эерэг тэр үр тариаг таривал амьдрал хэрхэн өөрчлөгддөг тухай илүү дэлгэрэнгүй ярих гэж бодож байна. 3 зүйл байсан шүү дээ сая те. Инээмсэглэл, талархал, ээлдэг байдал гэж. За тэгвэл нэгдүгээрт нь болохоор инээмсэглэлийн үрийг таривал амьдралд юу болох вэ гэхээр амьдрал маш том, маш ихээр өөрчлөгднө гэсэн байгаа. Юуны дөрөнд та үргэлж инээмсэглэлийг өөрөөсөө гаргаж чаддаг бол. За Калифорниагийн их сургуулийн судалгаа ингээ байдаг юм байна л да. Төгсөлтийн альбом дээр байсан 148 эмэгтэй төгсөгчийг одоо ингээ хараад 30 жил орчим ингэж дагд судалсан ийм судалгаа юм байна л да. Эндээс ганцхан нийтлэг зүйл байсныг юусоо олж илрүүлсэн. Тэр нь нөгөө төгсөлтийнхөө монтажн дээрээ инээмсэглэж гарсан эмэгтэйчүүд ихэнх нь аз жаргалтай сайхан амьдарч байгааг олж гаргасан гэж байгаа байхгүй юу. Энэ бас сонирм байгаа. За тэгээд тэр эмэгтэйчүүд амьдралаас авах сэтгэл ханамж өндөр, за сэтгэл хангалуун, маш сайхан тийм гэр бүлийн амьдралтай, тэгээ санаа зовлт бага, за зорилгодоо хүрэх тэр төвшин нь илүү өндөр, эргэн тойрондоо маш их нэр хүндтэй ийм амьдарч байсан гэсэн ийм судалгаа гарсан байгаа. За тэгээд инээмсэглэл гэдэг ер нь инээд гэдэг чинь өөрөө серотонин, допамин, эндорфин ихээр ингээд ялгаруулдаг гэд ярьдаг. Серотонин нь болохоор гэгээлэг, өөдрөг сэтгэл, за тэгээд амар тайван байдал, допамин нь болохоор урам зориг, хийх хүсэл, эндорфин нь болохоор ядаргаа, стресс хуримтлах нь илүү ингээд харьцангуй бага байдаг гэж ингэж үздэг штэ. За тэгээд бас инээхэд хацарны булчин маш их ингэж хөгжиж идэг юм байна л да. Тийм болохоор илүү эрүүл залуу харагддаг. За тэгээд инээмсэглсэн хүнтэй бас бусад хүмүүс ч гэсэн ингэж ярилцах нь илүү амар байдаг болохоор танилын хүрээ хүртэл өргөжж тэлж байдаг гэдэг юм байна. За тэгээд мөн дээрэс нь NK гэдэг юм л да. NK-ийн эсүүд бас идэвхжээдэг. NK-ийн эс гэдэг нь болохоор хүний биеийн дархлаанд чухал үүрэгтэй юм цагаан эсийн төрлийг хэлдэг юм байлээ. Энэ нь болохоор хүн өвдөх нь хүртэл маш их бага болдог гэсэн байна. Тэгэхээр та нар маань NK эсийн тухай гэдээ өөрсдөө бас хайгаад уншаад үзээрэй. Дээр би оруулчих. Инээмсэглэж чаддаг нүүрний баясгалантай хүний амьдрал цаанаасаа аз жаргалыг татдгаа гэсэн ийм үг болж байгаа. За тэгээ нүүрний хувирлгүй, баргар, барагтай инээмсэглэдэггүй хүн амьдралдаа санаа зовлт, азгүйдэл, за тэгээл стресс, ядаргаа гэд яг нөгөө эсрэгээр нь бүх болохгүй зүйлийг татж байдаг гэж байгаа юм л да. Тэгэхээр энийг бас би яг үнэн байх гэж юу н бодоод байдгийн. Тийм болохоор аз жаргалтай амьдралыг хүсч байвал ер нь бол аль болох нүүрний баясгалантай, нүүрэндээ нэмсгэл тодруулж ингэж байж сурах нь бас их чухал зүйл юм байна гэж бодоод байна. За тэгээ хоёрт нь болохоор ээлдэг сайхан сэтгэлийн үр таривал юу болох вэ гэж хэлж байгаа. Бусад хүнд ээлдэг зөвлөн хар буруу санаагүй ингээд хандаж чадсанаар хүний сэтгэл өөрөө ингээд маш гоё дүүрээд ингээд гоё мэдрэмж төрж идэг учраас тэндээс нөгөө хайрын гормон гэж хэлдэг окситоцин маш ихээр ингэж ялгарч байдаг юм байна л да. Ер нь энэ окситоцины ач тус гэд ингээд үзэхэр бол зөндөө их байдаг юм билээ л дээ. Юун түрүүнд тархинд айдас санаа зовлтыг үүсгэдэг амигдалагийн одоо үйл ажиллагааг бас багасгаж идэг гэж байгаа байхгүй. Тэгээд амигдала гэдэг нь болохоор гуйлсан булчирхаан бөөм гэж ингэж
орчуулагдж илээ. Тэгээд олон улсын нэршил нь бол амигдала гэдэг байгаа шүү дээ. За тэгээд дээрэс нь энэ окситоцин бас серотонин, допаминыг ч гэсэн улам илүү ингэж идэвхжүүлж өгж идэг байгаад байгаа байхгүй юу. Тэгээд өөрөөр хэлэх юм бол юу гэхээр сэтгэл зүйн маш хүчтэй, сэтгэл зүйн маш том дархлаатай болгодог гэсэн юм зүйл юм билий. Нэг сэтгэл зүйн эмнэлэг захиалга авах гээд ерөөсөө шууд цаг холддоггүй, хитэн 7 хоногийн дараа ч мөн нэг сарын дараа цаг авдаг тийм байж л дээ. Ер нь тэгээд дэлхийд даяараа сүүлийн үед сэтгэл зүйн эмнэлэгч ачаал ихтэй болсон гэдэг ингээд яриад байгаа. Тэгсэн эмчин нөгөө захиалга өгсөн хүмүүстэй эмнэлэгт үзүүлэхээр ирэх өдрөө хүртлээ маш олон сайхан сэтгэл гаргаж илдэг зүйл хийгээрэй гэдэг ийм даалгавар өгдөг болсон юм байна л да. Тэгж даалгавар өгдөг болсноос хойш нөгөө ирж байгаа өвчтнүүд нь дийлэнх нь нөгөө тухайн үедээ эрэхтэй сэтгэл санаа нь маш сайхан байна гэдэг болчихсон байсан гэж байгаа. Тэгэхээр нөгөө ямар ч имчилгээ хийх шаардлагагүй болчихсон гэсэн үг. Тэгээд энэ бас маш сонирхолтой юм түүх байсан. Тэгэхээр илдэг зүйлийг бид нэр их хийх тусмаа, их тарих тусмаа амьдралд ч тэр сэтгэл санаанд ч сэтгэл зүйд ч тэр маш том өөрчлөлт гардаг гэсэн юм тод жишээ байгааз. Зүгээр л сайхан хүнд ингээд нэг суудал тавиад өгдөг тий. Тэр нь хүний төлөө биш, өөрийнхөө төлөө гэж бодвол бас их зүгээр юм шиг байна. Бусдыг хүндэлдэг, бусдын амьдралыг хохироохгүй байдаг, бусдын эрх ашигыг дээдэлдэг. За тийм зүйлүүдээс ахуулаад тэгэл илдэг сайхан сэтгэл гэдэг бол жижигхэн өдөр тутмын амьдрал дээр гарч ирж байгаа зүйлүүдээс ахуулаад амьдралын том бас маш их зүйлүүд орно. Тэг хүнийг бодох, за тэгэл амиа бодож гин үү гэдгээс ахуулаад ер нь бүх зүйл энэ илдэг байдал руу ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол өөрсдийнхөө илдэг байх гэдэг дээр маш их анхаарах хэрэгтэй юм лээ. Зүгээр нэг өнөөдөр хүнтэй сайн уу гэд илдэг мэдлэх гэдэг бол ерөөсөө биш. Та өөрийнхөө тэр дотоод сэтгэлээр хин нэгний амьдралыг, хин нэгний эрх ашгийг хохироож гин үү, яаж гин гэд ингэж ерөөсөө маш олон зүйлийг өөртөө ингэж бодож үзэх хэрэгтэй юм байна гэсэн юм дүгнэлт гарч байгаа байхгүй. Тэгээд окситоцины ач тус зөвхөн ингээд дуусахгүй ерөөс зөндөө байдаг гэд хэлсэн шүү дээ. Тэгэхээр окситоцин их ялгарах тусам судсанд тэр азотын эсэл гэж ингэж үүсч идэг юм байна л да. Тэрийг нь зүүрлээд гайхамшигт молекулч гэж ингэж нэрлсэн байгаа. Үр дүнд нь юу бий болдгоо гэхээр хүний зүрх судас үргэлж ингэж залуужж идэг. За тэгээд ой тогтоолд бас сайжирж идэг. Хүний дархлаа, биеийн дархлаа хүртэл ингээ маш ихээр сайжирж идэг гэд ингээд маш сайхан ач тустай зүйлүүд зөндөө байгаа болохоор бусдад ер нь аль болох ээлдэг сайхан сэтгэлээр хандах нь түрүү хэлсэнтэй өөртөө хийж байгаа хамгийн хэрэгтэй зүйл гэж бодвол бас их зүгээр юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр ингээд ээлдэг байгаад окситоцин өөрөөсөө ялгаруулах юм бол ингээд зөндөө олон ач тус амьдрал дээр гарч ирнэ, сайн сайхан зүйл гарч ирнэ гэдэг ингэж байна. За тэгээд бас окситоцинто нэг хамааралгүй ч гэсэн ээлдэг сайхан сэтгэлээр ингээд бүх зүйлд хандаж ингэж чадах юм бол өөртөө хүн ингээд би нэг сайхан зүйл хийцэн, сайн зүйл хийцэн гэсэн тийм нэг бодол ингэж төрөхөөр гоё мэдрэмж төрдөг дөө тий. Энэ нь бас хувь хүний хөгжилд хүртэл өөртөө итгэх итгэлд хүртэл нөлөөтэй байдаг гэж ингэж бас үздэг юм байна. Японы нэг үг байдаг. Насакива хитоно таме наразу гэд. Энэ болохоор юу гэж байгаа сайхан сэтгэл зөвхөн бусдын төлөө байдаггүй гэсэн юм үг байгаа юм л да. Яг үнэндээ энэ бол маш үнэн үг гэж байгаа байхгүй юу? Үр дүнд нь ерөөсөө л өөртөө сайхан зүйл тарьж байгаа гэд ингээд бодох хэрэгтэй. Тэгэх юм бол ерөөсөө бусдаас хүлээлт үүсэхгүй, бусдыг хорихгүй, хүчлэхгүй, өөрт хогсон мэдрэмж авахгүй гэд ингээд маш гоё эерэг зүйлээр дүүрэн ингээд байж чаднаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс ихэнхдээ ингээд ээлдэг зан гаргадаг байж болно. Тэндээсээ буцаагаад ямар нэг юм хүсчдэг эсвэл өөрийгөө хохирогч гэдэг ингээд мэдэрчдэг ч гэдэг юм уу. Зөндөө олон тийм зүйлүүд байдаг учраас тэрний үр дагавар нь асуудал ч юм уу буруу зүйл болж ингэж гарч ирээд идэг. Тэгэхээр ээлдэг байдлаа хамгийн түрүүнд зөв тодорхойлж сураа гэж байгаа байхгүй өөрийнхөө дотоод. За тэгээд гуравт нь болохоор талархлын үр тариул юу болох вэ гэд. За юун түрүүнд талархал бол ерөөсө хоёр янз байдаг. Аригато, аригатай гэж байгаа байхгүй юу? Баярлалаа, баярламаар гэд ингээд хоёр үг байгаа. За тэгээ баярлалаа гэдэг нь бол ер нь бусдад хэлээд байнгын нэг хэрэглээний үг болцсон байгаа зү тэ. Бусдад хэлээд баярлаж талархснаа илэрхийлээд ингээ явдаг. Харин баярламаар гэдэг нь болохоор жинхэнэ сэтгэл шингэсэн өөртөө ингэж амьдралдаа ингэж талархаж бодож байгаа тэр зүйл гинэ. Гэр бүл маань эрүүл сарвал байгаад баярламаар. Би одоо ингээ ажилтаа байгаадаа баярламаар
гэж ингэж баярламаар гэж бодож байгаа зүйлүүд маань бидний чин сэтгэлийн доторх одоо талархал болж ирнэ. Тэгээд тэр талархал дүүрэн сэтгэлээр амьдрч чадах юм бол сайн сайхан зүйл угаасаа аяндаа хөвөрч гарч ирсээр байна гэж талархлын ач тусыг бол хүмүүс хилүүлдэггүй бүгдээрээ сайн мэдж байгаа. Талархлын тухай дэлхийн өнцөг булан бүрт ингээд хийсэн судалгааны тэр үр дүнг нэгтгэж дүгнээд гаргасан ийм дүгнэлт байгаа байхгүй юу. Тэгсэн чинь талархал нь ерөөсөө энэ 10 зүйлийг энээс ч олон зүйл байгаа. Гэхдээ ямар ч байсан маш олон сайхан үр дагаврыг амьдралд ингээ авчирдаг. За нэгдүгээрт нь болохоор аз жаргалын мэдрэмжийг өндөр болгодог. Талархаж чаддаг хүн бусд хүнд ч гэсэн ээлдэг байж чаддаг учраас эргэн тойрондоо маш ихээр хайрлагдсан хүн байж чаддаг. Гуравт нь болохоор сэтгэл хангалуун үргэлж дандаа дүүрэн мэдрэмжтэй байж чаддаг. Дөрөвт нь дэмий зарлага ер нь бол маш бага гаргадаг гинэ. Тэгээд мөнгө хураах боломж нь илүү их байдаг. Тавд нь болохоор мэдрэлийн систем сайжирч маш сайн нойр авч чаддаг. За тэгээд 6-ад нь биеийн байдал дархлаа маш сайн байдаг. 7-д нь эрчим хүч энергиэр үргэлж дүүрэн байдаг. За 8-д нь болохоор насчил дуртасдаг. 9-д нь санаа зовлт ганцаардлын мэдрэмж бага байдаг. 10-д нь тархины үйл ажиллагаа сайжирдаг гэсэн ийм зүйлүүд байгаа байхгүй. Талархаад ингээд аригата одоо үнэхээр баярламаар юм аа гэд ингэж чин сэтгэлээсээ талархаж чадаад тэр талархлын үрийг чин сэтгэлээсээ ингэж тариад авах юм бол ийм их зөндөө олон сайн үр ашигтай зүйл байдаг. Тэгэхээр бид нэр амьдралдаа тэрнийхээ үрийг л хурааж авна гэсэн ийм үг болж байгаа байхгүй. Нэг зүйрлж хэлсэн үг байна л да. Дэлхийн бүх эм тариа витаминыг цуглуулсан ч ийм их одоо талархлаас авж байгаа шиг ийм их үр одоо дүнг бид нар олохгүй шүү гэсэн байгаа хгүй. Тэгэхээр талархал бол ерөөсөө бидний амьдралын хамгийн гол витамин юм аа л гэж ингэж зөвлөж хэлсэн баа. Тэгэл энгийн нэг өдөр байдаг бидний өдөр болгон тэр энгийн нэг өдөр тутмын амьдралын байдгал тэр нэг зүйлийг маш энгийн тэр мөчүүдийг цагийг гайхамшиг гэж үзэж талархаж чаддаг болох юм бол аяндаа одоо тэр нэг баярламар сэтгэл ерөөсөө ингээл ундарч чаддаг болно гэж байгаа байхгүй юу. Тэгэхгүй ингээд өдөр тутмын амьдралаас байдгал гэд ингээд зүгээр талархаж чадахгүй өнгөрөөдөөвэл одоо чин сэтгэлийн талархал бас болж чадахгүй л байдаг юм шиг байгаа юм л да. Яг ингээд бодоод үзэхээр хитэн саяын хөрөнгө мөнгнөөс илүү яг үнэндээ өнөөдөр нүд маань хардаг, чих маань сонсдог байх нь л яг одоо цаг дээр яг өнөөдөр энэ нөхцөл байдал дээр бол маш гоё талархмаар, баярламаар зүйл байгаа шүү дээ тий. Ингээд төсөөлөд бодж үзэх юм бол зүгээр жоохон сонирч авсан байж магадгүй. Баярламаар гэдэл амьдраад авах юм бол угаасаа дандаа баярламаар зүйлүүд л амьдралд ирсээр байдаг гэж бодож байна. Яалчгүй хүн ингээд ерөөсөө байнга өөрийнхөө тархийг ингэж уншиж, сонсож, цэнгэлж явахгүй бол болдгүй юм байна гэж бас бодсон. Яа тэгэхээр би бас нэг хэсэг ингээд уншихгүй, жоохон ингээд өөрийгөө орхигдуулсан ч юм уу ийм үед маш амархан ингээд стресс гэдэг ундаг байхгүй юу. Тэгэнгүүт олон юм уншаад, төсөөлөөд, нэрээ тиймдээ гэд ингээд нөгөө хүн хэлхээс нааш цаас чичгээс юу гэдгэлээ нэг үг байдаг шүү дээ. Яг тэрэн шиг бид нар одоо ингээ үргэлжил сонсож өөрийгөө цэнгэлж ингэж хөгжүүлж байвал бид нар бас илүү их сэтгэл зүйн тэр дархлаатай болох юм байна гэж бодоод байгаа байхгүй юу. Тийм болохоор ер нь аль болох дандаа гой сайхан юм уншиж сонсож байхыг бас боддог. Талархал, инээмсэглэл, за илдэг байдал гэсэн энэ 3 зүйлийг өөртөө маш утга учиртайгаар хамгийн гол нь үнэн байлгаж өгөх нь л их чухал санагдлаа. Яг тэгэхээр бидний энерги үнэн хотлыг ингээ шүүж гаргадаг шүү дээ. Тийм болохоор гаднаа ингээд хичнээн дүр эсгээд одоо тэр талархаж байгаа юм шиг инээмсэглэж байгаа юм шиг илдэг байгаа юм шиг байсан ч гэсэн дотроо хэр сэтгэлээсээ үнэн байгаагаас шалтгаалаад бидний амьдрал тэр үр дагавар нь гарч идэг учраас өөртөөгөө ер нь бол их зөв ажиллах хэрэгтэй болов гэж бас бодож байна. За тэгээд өөртөө ч гэсэн бас би нэг хичээл болгонгой уншсан, тэрийгээ та бүхэндээ хуваалцлаа. За тэгээд бичлэгээ үргэлж сонсдог, үргэлж намайг дэмждэг та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээрээ дахин уулзцгаая. Баярлалаа.